сэтгэлээрээ жагсдаг хүмүүс зөндөө байдаг. Гадаадад амьдарч байгаа монголчууд ялангуяа одоо юу жагсаал эх орныхаа талаар их сэтгэл санаан зовж видеогоор өдөр шөнө цагийн зөрөө үйл ялгаан одоо хардаг те. За энэ талтай холбоотой тэгээд хид хидэ асуулт байгаагаа тодруулъя. За энэ хуулийн төслийн 7-гийн 9-д жагсаал цуглаан тавих альва хязгаарлалт нь хүний эрхийн олон улсын хим хэмжээнд нийцсэн байна гэнэ. Сонсохоор их гоё уулна сонсогдож байна. Гэхдээ үүнийг одоо яг яаж тодорхойлж байгаа юм? Хязгаарлалтын арга хэмжээ авч байгаа эрх бүхий байгууллагууд тэгээд түүний одоо ажилтан хууль сахиулагч нар авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээгээ олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн гэдгээ тухай бүрд нь одоо бүрэн өөрсдөө мэдрэх боломж байх уу? Хэрэгжилтэн дээр нь асууж байгаа гэсэн үг тийм. За мөн хуулийн төслийн 8-12-нд аяндаа үүссэн жагсаал цуглаан нь зохион байгуулагчтай болсон тохиолдолд тэр даруй эрх бүрийн байгууллагад мэдэгдэнэ гэсэн зохицуулт байгаа. Энэ бас хэрэгжилтэн дээр яг бодиттойгоор хэрэгжих боломж байгаа юу? Хэрвээ энэ тухай огт мэдэгдэхгүйгээр цааш үргэлжлээ явуучвал одоо үр дагавар нь яг юу байх вэ гэдэг асуудал надад байна. За түрүүн Баска гишүүний бас асуултан дээр энэ жоохон давхардж байгаа бах. Гэхдээ 13-5-д засаг даргын тамгын газрын дарга жагсаал цуглааныг албатан тараах шийдвэр гэдэг нь одоо энэ Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжтойгоо хэр зэрэг нийцэж байгаа вэ гэдэг асуудал байна. Тухайн субъект нь ийм эрхийг одоо хэрэгжүүлэх хууль зүйн хувьд зарчмын хувьд ч гэсэн тохиромжтой буюу боломжтой байдгүй. Энэ хууль хэрэгжснээрээ ер нь Монгол улс одоо ямар төвшөнд тайван замаар жагсаал хийх, цуглаан хийх эрх нь хангагдах уу? Хууль эрх зүйн орчин түүний хэрэгжилтэн дээр одоо сайжрах уу? Энэ төвшөнд нь одоо хэр зэрэг өөрчлөлт орно гэж дүгнж байгаа вэ? За тэгээд мөн одоо энэ жагсаал цуглаа хийж байхад уул нь одоо энэ чинь олон нийтэд мэдээлэлээр хангах ёстой гэдэг 11-4-т ингээд заасан байгаа те. Хүний эрхийн хамгаалагч, хүндлэнгийн ажиглагч хяналт тавих, ажиглалтанд мониторинг хийх гэдэг. Гэтэл эн чинь хэвлэл мэдээллийн байгууллагуудаар шууд дамжуулалт явах гэхээр интернетийн сүлжээг нь унтраадаг, зориудаар гацаадаг, холбогдох төрлийн байгууллагуудаас сүлжээг унгаадаг гэсэн асуудал яригадаад байдаг. Энэ яг үнэн зөв бодиттой байд юм уу? Эсвэл энэ бол зүгээр л бас өөр одоо юу байд юм болов? За эдгээр асуултанд хариулт авч. За оюун сайхны алтан гэрэл сайд хариулт өгье. За бүр яг ярианы эхлээс нь авч үзэхэд ганаа гişүнэ бид нар бүр энэ хуулийн төслөө хийж байхдаа нөгөө биеэр очихоо сэтгэлээр гэдгээс онлайн жагсаал цуглааны хэлбэр гэж бид нар бүр төсөлтөөр оруулсан биш. Нэлээд удаа явж байгаад хилцүүлгийн шигтэн за одоо энийг бол ингэж заавал хуульчлаад авах шаардлагагүй юм байна гэд ажлын хэсгийг манд өгүүлсэн. Түрүүн их хурлын даргын асуултанд бас нэмж хариулахад манай ажлын хэсэгт хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Наран Туяас орж ажиллаж ирсэн гэдэг хэлээ. За энэ аяндаа үүссэн жагсаал цуглаан зохион байгуулагчтай болсон бол гэд. Ер нь бол аяндаа үүссэн жагсаал за урьдчилж одоо мэдгдсэн жагсаал хоёрын гол үндсэн ялгааг бол бид нар юуг томьёолоод байгаа юм гэхээр аяндаа үүссэн жагсаал бол тухайн цаг үеийн ямарваа нэг үйл явдал дээр өөрсдөө ингэ цугларчих ёстой гэсэн ийм санаатай байгаа. За тэг аяндаа үсээд өөрсдөө ингэ жагсаал цуглаа хийчихвэл заавал одоо нэг зохион байгуулалтанд ороод нэг хүнтэй боол гэдэг ингэ албатахгүй. Гэхдээ аяндаа үүссэн жагсаал өөрөө цаашаага ингэ удирдах даваа явуулдаг тэрийг удирдагчтай зохицуулагчтай болчих ийм тохиолдол судалгаа харахаар түгээмэл байгаад байна. Аяндаа жагсаал үүслээ нэг удирддаг хүнтэй боллоо тэрэн дуу хоолойгоо хүргэжээвэл за тэгвэл одоо ингэж наа жагсаалаа таад маань бүртгүүлээ. Одоо таад ингэ зохион байгуулалтын хэлбэрт орчлоо. За магадгүй нэгэн тэнцэнээс годс авчраал нэг нэгээс бэлтгэл хийгээл эхэлж байгаа бол таад ингэ нэгэнтэй бэлтгэлтэй болоод удирдан зохион байгуулалт хүмүүстэй болцсон бол зорилгоо тодорхойлоод одоо бүртгүүлчихээ гэдэг ийм л тодорхойлтыг бид нар өгүүлэх гэдэг. За тэр албан тарах эрх бүхий субъектийн хувьд засаг даргын тамгын газрын дарга байх бол энэ хууль зүйд бүрэн үндэслэлтэй. Өнөөдөр засаг даргын тамгын газрын даргын дарга тавигдж байгаа хуулийн шаардлагууд дотор энэ албан тарахт эрх мэдлийг өгч болохгүй гэсэн хууль хорой гэсэн хязгаарт ерөөсөй байхгүй байдаг. Энэ бол яг одоо жишээлбэл засаг дарга хийжсэн хүмүүсээс манай их хурлын гишүүд тухай засаг дарга хийжсэн хүмүүс наа ч юм бол хэрэггүй засаг даргад хэвээр үлдээ гэсэн санал гаргаж илээ. Хилцүүлгийн хэвс хэсгийн дэмжээд яриад явбал энэ сольчход асуудал байхгүй. Гэхдээ бид бол ямар санаагаар оруулж ийн вэ гэхээр тэнд байгаа улс төрийн биш яг хууль зүйд улс төрийн биш хамгийн өндөр албан тушаалтанд төрийг хариуцж байгаа учраас энэ ямар нэг улс төрчлөлгүйгээр дундын шийдвэр гаргах болов гэсэн ийм үндстэйгээр бид нэр оруулсан шүү. За төсөл батлагчнаар бид нар бол дэвшил гарна гэж тооцож байгаа. Энэ хүний эрхийн үндэсний комиссийн 4-5 удаагийн илтгэл дурдгдсан зүйлүүдийг бид нар 70% шийдчихэж байгаа.
Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн ихтгэл маань гадны бас байгууллагууд хүний эрхийн индекс гаргах бидний улс төрийн хэмжээ тодорхойлоход нөлөөлдөг учраас энэ асуудлууд шийдвэрлэгдээд иргэдийн маань одоо ингэ чөлөөтэй жагсаал цуглаах хэрэгжүүлэлт баталгаажаад ирэх юм бол яг энэ бид нар энэ индекст ч бай хүний эрхийн нөхцөл байдал ч бид нар нэлээд агц гарна гэж бодож байгаа. Нин ялангуяа сүүлийн олон жилийн турш шимжүүлж ирсэн энэ бүртгэл нэртэй зөвшөөрлийн тогтолцоо халагдах нь энэ сайнаар нөлөөлнө гэж үзэж байгаа. За тэр сүлжээ унгаадаг гэдэг асуудалтай холбоотой тайлбарууд нь бол ерөөсөө нэг дор гар утсан сүлжээ хэрэглэгч олон хүн цугларснаар сүлжээ унана гэдэг тайлбар тавьдсан байлээ. Тэгээ яг энэ тайлбараас үндэстэй юу гэдэг дээр би бас яг энэ хүний эрхчлөлийн асуудал тавьж ирсэн үед эргэлзэж ирсэн. Гэтэл сүүлд бол одоо тохиолдолд Сүхбаатарын талбай дээр ирсэн дэр инфлюенсер залуу шууд амжилт хийж байгаад хүмүүсийн холдоороо сүлжээ нь унлаа гэд орилд юм байлээ. Тэгэхээр яалтчгүй олон хэрэглэгч ирэхээр манай сүлжээнээс шалтгаалаад тэр ундгийн байлээ шүү. За гişиг Дэмбэрлийн Тэмүүжин гişүү.